Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэндээ орой мэнд дэвшүүлье. Эрдэнэ телевизийн Баасан гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийхээ мэдээ танилцуулъя. Монголын майнинг 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 өдөрлөг Улаанбаатар хотно болох гэж байгаатай холбогдуулан Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын А171 тоо тушаал гарсан байна. Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, төрийн эмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 өдөрлөг Улаанбаатар хотод 4-р сарын 5-наас 8-ны өдрүүдэд болох гэж байна. Иймээс дээрх үйл ажиллагаанд Эрдэнэ төлөвлөрийн бүтээлч хамт олонний төлөөлөл өдөрлөг үзэсгэлэнт оролцохтой холбогдуулан ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн дараагаар Эрдэнэ төлөвлөрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер Даваа Самбуу, ажлын хэсгийн нарийн бичгийн дараагаар захиргаа хүний нөөцийн элцийн орлогч дарга Отхон Баяр, хөгжлийн элцийн тэргүүлэх мэргэжилтэн Дашторж нарыг тамилсан байна. Энэхүү арга хэмжээ маань давхар уламжлал болон зохион байгуулагдсан Mongolian Mining уул уурхайн компаниудын бас үзэсгэлэнтэй бас давхцаж байгаа. Үзэсгэлэн бас 5-аас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. За тэгээд энэ арга хэмжээг бол хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцаалав, хөгжлийн бодлогын газар, хөгжлийн хэлтээс, захиргааны хүний нөөцийн хэлтээс гэсэн хэлтсүүд бол хамтран зохион байгуулж байна. За тэгээд ер нь бол төрийн өмчийн бодлого төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага гэсэн нээлттэй өдөрлөгийн гол зорилго бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудыг олон нийтэд үйл ажиллагааг нээлттэй сурталчлах. За тэгээд ер нь бол энэ компани үйл ажиллагаанд ямар онцлог давуу тал байгааг түүнийг илүү харуулах. За мөн одоо төрийн өмчит компаниудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах юм зорилготой. За тэгээд гүйцэтгэх удирдлагуудын бас үйл ажиллагаагаа танилцуулах, үйл ажиллагаа удирдах арга барилыг бас танилцуулах зорилготой хийгдэж байгаа гэсэн ийм чиглэл өгсөн байгаа. За тэгээ энэ маань бол 2 өдөр Монгол Брэнд Экспо компани Тэнгэр Плазад зохион байгуулагдах байгаа. За Эрдэнэ төлөвлөр бол тэнд үйл ажиллагаагаа танилцуулсан үзэсгэлэн гаргана. За мөн бас үйл ажиллагаагаа танилцуулсан мэдээлэл, илтгэл тавих, за 30 минутын бас үйл ажиллагаа сурталчлах цаг гэсэн ийм. За энэ дээр бол бид нэр ерөнхий зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлууд, за үзэсгэлэн зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сурталчлах гэсэн чиглэлүүдээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал ажлын хэсгийнхэнд Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 өдөрлөгт батлагдсан төлөвлөгөөний дагуу өндөр түвшинд зохион байгуулж оролцохыг даалгажээ. Дэлхийн сувилагчдын өдрийг угтан Эрдэнэ сувилийн цогцлбарын хамт олон цогц үйл ажиллагааг зохион байгуулж, сайн үйл саятныг санаачлан ажилтаа эдвэтэй хамруулж байна. Английн иргэн дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд алдаршсан сувилагч багш Florence Nightingale-ийг сувилгын ухааны үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу 5-р сарын 12-ны өдрийг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагч нарын баярын өдөр болгосон төвхтэй. 2017 оныг их хүүхдийн сувилгын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласан. Тиймээс их хүүхдийн эрүүл мэндийг чухалчилж, сайн улсын аянаар их хүүхдийн эрүүл мэндэд анхаарсан цогц үйл ажиллагааг Эрдэнэ сувилалт цогцлбарын хамт олон санаачлан зохион байгуулжээ. Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан олон талт ажил зохион байгуулагддаг. Үүний нэг нь одоо энэ жилийн хувьд их хүүхдийн сувилгын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын урайндор зохион байгуулагдж байгаа. Тэгээд энэ урайдтай зохион байгуулагдж байгаа аяны хүрээнд сайн улсын аяныг бид нар зарлан явуулж байгаа. Сайн улсын аян маань нэгдүгээрт хариу нөхөөгөө тус цусаа бэлгэлийн аян зарлагдж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн найдвар төвтэй хамтран бас ажилтнуудыг зохион байгуулж байгаа. За тэгээд өнөөдөр бол цусаа бэлгэлийн аян маань явагдаж байна. Тэгээд өнөөдөр манай эмч сувилагч ажилтнууд оролцсон хүмүүс маань цусаа бэлгэлэх аянд нэгдэж цусаа бэлгэлж байна. Өмнө нь бол цусаа бол өгж ийсэн. Ер нь яг цусаа бэлгэлэх аянд бол болж өгвөл жилдээ нэг удаа бол хамрагдахыг бол боддог. Яг тэгэхээр одоо нэг хүний цусаар бол 3-аас 4-8 насыг бас авах боломжтой байдаг гэж би сонсч байсан болохоор бас энэ аянд бас нэгдхийг айгүй их өөрөө хүсч боддог. Тэгээ манай сувилийн одоо зохион байгуулж байгаа энэ цусаа бэлгэлэх аянд бол өөрөө нэгдснээр бол маш их баяртай байна. Бас тэгээд хүмүүсийг бас энэ хүү аянд болж өгвөл бас хамрагдаасаа гэж бас уриалмаар байна.
Хариу нэхээгүй тус цусаа хандуулах айныг Эрдэнэ цэвэрлэл зохицолборын хамт олон анх удаага зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж байна. 2 үе шаттай сайн улсын аянд 20 гаруй ажилтан хамрагдаж 350 г, тус бүр 350 г цусаа бүсийн онцлогоо эмчилгээний төвд хандууллаа. Тус хамт олон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, совилогчдын өдөр зориулсан үйл ажиллагаа шатараатай зохион байгуулах юм байна. Мөн совилгын албаны 45 ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн найдвар төвийн хүүхдүүдэд сайн улсын аянаараа тусламж үзүүллээ. Дараагийн мэдээ. Эрдэнэ төлөвлөрийн бүтцийн цех нэгжүүд 2017 оны бизнес төлөвлөгөө хэлэлцэж байна. Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн цех нэгжүүд санхүүгийн хэлтэст бизнес төлөвлөгөөгөө хамгаалахаар төлөвлөсөн байна. Эрдэнэ төлөвлөрийн цех нэгжүүд 2017 оны бизнес төлөвлөгөөг боловсруулахад анхаарах зүйлийн тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр Эрдэнэ төлөвлөрийн санхүүгийн хэлтсээс зөвлөгөөн зохион байгуулсан юм а. Энэ зөвлөгөөнд Эрдэнэ төлөвлөрийн бүтцийн цех нэгжүүдийн удирдлагууд эдийн засагч нар оролцлоо. Эрдэнэ төлөвлөрийн санхүүгийн хэлтсийн дарга Бачиргал сайхан, санхүүгийн хэлтсийн орлогч дарга Галбаатар нар зөвлөгөөнд оролцогчдод зориулан бизнес төлөвлөгөө хийхэд дөхөн болох үднээс танилцуулга хийж, харилцаж мэдээлэл өглөө. Түүнчлэн бизнес төлөвлөгөөндөө тухайн цех нэгжүүд зорилгоо тодорхойлон ажилчдын урамшуулалттай хэрхэн холбох тухай зөвлөгөө мэдээллийг өгсөн юм а. Энэ сарын 27-наас эхлэн үйлдвэрийн цех нэгжүүд 2017 оны бизнес төлөвлөгөөг хамгаалах ажил эхэлнэ. За энэ ажлыг Эрдэнэ төлөвлөрийн санхүүгийн хэлтсээс зохион байгуулах юм а. Иймээс цех нэгжүүд 2017 оны бизнес төлөвлөгөөг наривчлан гаргаж, түүнийгээ хамгаалснаар 2017 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа төлөвлөгөөт даалгавруудыг амжилттай биелүүлэх нөхцөл бүрдэх юм а. Мэдээ үргэлжилж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээгээр хүн өдөртөө 5 г давс хэрэглэх ёстой байдаг. Гэтэл Монгол хүний давсны хэрэглээ 11.1 г байдаг юм байна. Энэ монголчуудын хувьд зүрх судасны өвчин, давсны хамааралтай бусад өвчин үүсэх гол нөхцөлийг бүрдүүлж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Давс ба эрүүл мэнд сэдвт Дэлхийн нийтийн хөдөлгөөний санаачилгаар давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоногийг дэлхийн улс орнууд 15 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсын тухайд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санаачилгаар 5 дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож давсны талаарх мэдээлэл сурталчилгааны үндэсний өдрүүдийг давс ихтэй хүнс хоолыг бартацгай урайнд дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулж байна. За зохисгүй хаалтын маань нэгэн хэсэг маань бол энэ давсны илүүдэл хэрэглээ байж байгаа. Давсны илүүдэл хэрэглээ гэдэг маань түрүү дээр дурдсан халдвар бус өвчнийг үүсгэхээс гадна гол нь бол хамгийн гол одоо өвчлөлт насваралт хүргээд байгаа шалтгаан нь бол цусны давлтыг ихтүүлдэг, дахны цус оролтонд хүргэдэг, зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг, дээрэс нь хотоодны харт халдрыг үүсгэдэг, анхдагч эрсдэл хүчин зүйл болоод улмаар олон сая хүмүүсийг одоо цаг усаар одоо насварах нөхцөлийг бол бүрдүүлж өгч байгаа. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа тооцоо байдаг. Тухайлбал давсны хэрэглээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж олгож байгаа хэрэглээ бол 5 г байгаа. За 5 г хүртэл бууруулж чадах юм бол дахны цус оролтыг 24%-аар, за зүрх судасны өвчлөлийг 18%-аар бол бууруулах боломжтой. За тэгээд үүнээс шалтгаалсан жилдээ насварж байгаа одоо 2.5 сая хүнийг насваралтаас бол сэргийлэх бүрэн боломжтой гэж ийм судалгаа тооцоог бол гаргасан байдаг юм аа. За үүнтэй холбоотой одоо давсны хэрэглээг бууруулах чиглэлээр нэлээд олон том бодлогын бичиг баримтууд тусгагдж өгсөн байдаг. Тухайлх юм бол 1-р Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдварт бус өвчний сэргийлэх хяналт гэдэг стратеги байдаг. За мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон талаан баруун эргийн одоо бүс нутгийн одоо халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах асуудал арах стратеги гэж байдаг. Энэ хоёр стратеги маань бол 2015 онд батлагдаад 2025 он хүртэл үргэлжлэх стратеги гэж байгаа. За энэ стратегид бол одоо давсны хэрэглээг 2025 он гэхэд 30% бууруулна гэж заагаад өгсөн байж байгаа. За тэгээд тэрний дараагаар зайлшгүй одоо мэдчих нэг шаардлагатай зүйл нь бол бид нэр шошго унших хэрэгтэй. Шошго гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгууллага тухайн одоо хүнснийхээ сав баглаа бодол дээр одоо 100 г хүнсэнд дагуулгадах бүтээгдэхүүнүүдийн хэмжээг одоо эхээс нь багасгах байдлаар жагсааж бичсэн байдаг. За энэ дотор бол давсны хэрэглээг тэмдэглэдэг. За 100 г хүнсэнд 0.3-аас бага хэмжээтэй давс байх юм бол тэр давсыг тэр хүнсний бүтээгдэхүүнийг хүн өдөр болгон хэрэглэж болно гэж үздэг. За 0.3-аас 0.6 г хүртэл давстай гэж бичсэн байх юм бол энийг яг бас жоохон анхааралтай хэрэглэх шаардлагатай гэж үздэг. 0.6 г-аас дээш хэмжээний давстай гэсэн одоо бүтээгдэхүүнүүдийг бол огт хэрэглэхгүй байх тийм шаардлагатай байдаг. Гэтэл бидний одоо өдөр тутамдаа идэх дуртай майонезууд, мөн одоо энэ утсан одоо
махан бүтээгдэхүүнүүд, нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, тий нэг хям энтер маань бол ер нь нэлээд их хэмжээний давстай байдаг. Учираас одоо монгол хүмүүсийн давсны хэрэглээ хэтэрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан тооцоогоор зүрх судасны өвчнөөр нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэр бүм болж өсөх магадлалтай байгаа тул 2020 он гэхэд давсны хэрэглээг 30% бууруулах зорилт дэвшүүлж бусад улс орны засгийн газруудад зөвлөмж хөргүүлж ажиллаж байна. Дэлхийн улс орны туршлагаас харахад давсны хэрэглээг бууруулах бодлого эрх зүйн орчин бүрдүүлж бүтээгдэхүүний давсны агуулмжийг бууруулах, хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг авсны үр дүнд давсны хэрэглээний улбаатай өвчин дөртгөөс сэргийлдэг байна. Тэгвэл манай улсын хүн амын хувьд дэлхийн давсны хэрэглэнээс 2 дахин их төдийгүй хүүхдийг бор хоолнд орсон цагаас нэхлэн давстай хоол унданд дадал зуршил болгон хэрэглэж байгаа нь дэлхийн жишгийн эсрэг байгаа юм а. Тиймээс аймгийн эрүүл мэндийн газраас бага насны хүүхдийг давсны хэд хэрэглээнд дасгахгүй байх, насанд хүрсэн хүмүүс давсны хэрэглээгээ аажмаар багасгахыг зөвлөж байна. Ингэснээр зүрх судасны өвчин болон давсны хэрэглэнээс хамааралтай өвчлөлөөс сэргийлэх боломжтой юм байна. Эрдэнэ төлөвлөрийн захиргаа үйлдвэрч нийлэлийн хоорондоо хамтын гэрээ байгуулан түүний дагуу ажилладаг 2016 оны хамтын гэрээг дүгнэж шинээр байгууллага хамтын гэрээ хэлцэх ажил явагдаж 5 асуудлаар шалтгаалan зогссон байдалтай байгаа тухай Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрч нийлэлийн холбооноос мэдээллээ. Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрч нийлэлийн холбооны санаачлагаар Эрдэнэ төлөвлөрийн ажилчид 20-с дээш жил ажиллаад тэтгэврт гарахад хүүхэд нь мэрэгжил болоод эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд ажлын байраар хангах асуудлыг 2012 оноос эхлэн хамтын гэрээний заалтын дагуу хэрэгжүүлж ирсэн. Энэ асуудлыг шинээр мөрдөх хамтын гэрээнд ажил олгогчийн зүгээс шаардлагагүй гэж үзсэн хэдий ч үйлдвэрч нийлэлийн холбооноос энэ асуудлыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Эрдэнэ төлөвлөрийн 2 охин компанийн асуудал мөн ажилчдын цалин оны эхнээс 10% үе шаттай нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн хэдий ч хэрхэн яаж нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаа зэрэгээс шалтгаалan шинээр байгуулах хамтын гэрээний асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй зогсон байдалтай байгааг үйлдвэрч нийлэлийн холбооноос мэдээллээ. Энэ үйлдвэрийн одоо ажиллагчийн ялангуяа тэр одоо дээд төвшөнд гэж ойлгогдож байгаа. Тэр зохион байгуулалт бүтцийн эвлж ажиллах тухай асуудал бол үнэхээр одоо бас дутагдaltaй байна л гэж бид нар хараад. Тэгээ миний бидний хүсэж байгаа юм бол энэ одоо засаг төр гэж байдгийн бол их хурлын тогтоолоо гаргасан бол энэ тогтоолоо хэрэгжүүлэх ажлаа одоо хурдан шуурхай хиймээр байна. Үнэхээр тогтоол нь буруу гэж байгаа бол эвэлж ажилламаар байна. Бид нар одоо тэр эрх зүйн хувьд ч гэсэн тэр ажил руу шууд одоо энэ зөв энэ буруу гэж хэлэх хэрэг байхгүй. Зүгээр ажилчид маань цалинтай орлоготой ажлын байранд баталгаатай байх үүднээс нь харах юм бол магадгүй одоо болгоомжлолоосаа бид нар хэлэх юм бол энийг зайлшгүй одоо ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй нэг ойлгомжгүй байдал ч одоо үйлдвэрийн хэвийн ажиллагаанд ч гэсэн одоо нөлөөлөх ийм хэмжээнд хүрч байна. Би бол одоо хүрч байна гэдгийг одоо би шуурхай энтертээр байнга л хэлж байгаа. Одоо нийгэмч тэгж ойлгож байгаа шиг байна. Тэгэхээр энийг бол одоо нэг талд нь гарах ёстой. Энэ асуудлаар бид нар санаачлах гаргаад төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар туузын зарим одоо гишүүдтэй уулзсан байж байгаа. Байр суурь илэрхийлсэн. Ер нь энэ үйлдвэрийг цаашдаа хэвийн найдвартай ажиллагааг нь хангахын тулд та хэд маань бас нэгдүгээр сэтгэлтэй ажиллаж, хоёрдугаар бас санаачлагтай тэр хууль гаргасан дүрм журм одоо юу шийдвэрээ хэрэгжүүлээч гэдэг ийм одоо зүйлээ хэлсэн, албан бичгээ хөргүүлсэн. Одоор бол бидний бичгийн хариу бол албаасаар ирээгүй. Тэгэхээр ер нь бол цаашдаа бид нар нөгөө ажилтныхаа 6,000 ажилтан дээр нь одоо ховтонгууд ахмадууд ингээд нэг 8,000 гаруй хүний эрхээ ашигын үүднээс бол зайлшгүй энэ асуудлаар өөрийн байр суурийг тов тодорхой илэрхийлэх хэрэгтэй болж байна. Бид нар Эрдэнэ төлөвлөлтөөр 100% төрийн өмчт байх ёстой гэдэг асуудлаар бид нар өмнө нь ажилтнуудаа гарын үсэг цуглуулсан байж байгаа. Одоо энийгээ тэгвэл одоо бид нар хөдөлгөөнд оруулах шаардлага үүсэж байгаа шиг байна. Гэхдээ яг зүгээр одоо өнөөдрийг болтол бид нар шүүмжил хүлээгээд ингээд байсан нь бол өөрөө чадахгүй дэ хүсэхгүй дэ биш. Энэ үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагаа битгий доголдчихоосоо. Тэр дээрээ одоо нэгэнт шийдэл гараад шийдсэн асуудлаа шийдэх боломжийг одоо бас
дахиж одоо маргаангүйгээр дахиж мэтгэлцээгүйгээр нэг талд нь одоо ойлголцсон байдлаар шийдэх боломжуудыг өгөхийн тулд одоо бид ийм байдлаар хүлээсэн. 2017 оны 1-р сарын 6-нд хэлэлцэж, хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн захиргаа үйлдвэрчний хөлийн холбооны ажлын хэсгийнх оролцож 2017 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний төсөл хэлэлцэгдсэн юм а. 12 бүлэг 116 заалт бүхий шинэ хамтын гэрээ нь Эрдэнэт үйлдвэр үйлдвэрчний хөлийн холбооны хооронд байгуулан хэрэгжүүлэх 10 дахь удаагийн гэрээ болох юм а. Хамтын гэрээний төслийг хоёр тал харилцан зөвшөлдсөж батлах хүртэл өмнөхөний хамтын гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. Бэлзүү хасралын хамт олон нээлттэй өдөрлөг зохион байгуулж, бяцхан сурагчдынхаа авьяас чадварыг эзэгчүүдэд таниулж, сургалтын орчныг танилцууллаа. Сургуулийн өмнөх боловсрал нь хүүхдэд хөгжмийн боловсрал, соёл урлагийн мэдгэдэггүй олгож суурь мэдлэгийг түгээдэг. Бэлзүүхай цэцэрлэг нь Монгол ёс заншил, үндэсний соёл уламжлалаа үр хождоо сургууль хүмүүжүүлэх зорилготой ажилладаг. Тус цэцэрлэг нь эцэг их багш сургууль хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагаа, гурвалсан харилцааг сургалтын явц болон үйл ажиллагаанд татан оруулах зорилттой тэргүүний цэцэрлэг юм а. Бэлзүүхай цэцэрлэг нь эцэг эхчүүдтэй үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрөөр танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд өнөөдөр бүжгийн гайхамшиг нэртэй нээлттэй өдөрлөгийг нийт эцэг эхчүүдэд зориулсан зохион байгууллаа. Тус цэцэрлэг нь 27 багш ажилчидтай 240 гаруй хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. За энэ өдөрлөгт маань 168 хүүхдийн эцэг эхчүүд өөрсдөө чөлөөт цагаар ирээд өдөр тутмын маань үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар одоо танилцах, мөн хүүхдийнхаа ахиж хөгжил, хүүхд маань энэ хичээлийн жилд хэрхэн ахиж гаргаж ийн тийм ээ. Тэр талаар мөн одоо багш нар дээр маань хөтлөгддөг хувийн хавтас бол хүүхдүүдийн яг нөгөө ахиж хөгжил дээр гардаг ийм одоо чухал баримт бичиг одоо гарч ирж байгаа. Тэрнтэй танилцсан. За тэгээд энэ хаалганы маань нээлттэй хаалганы маань өдөрлөгтөө давхцуулаад манай бүжгийн гайхамшиг гэдэг энэ тэмцээн маань жил болгон уламжлал болгон явагддаг тэмцээн маань өнөөдөр бас давхцаж ингээ явагдаж байгаа. Энэ тэмцээн маань одоо масс төрөлгээд ангийн бүх хүүхдүүд бүжиглэх, мөн хамтлаг төрөлд госол төрөл гэсэн ийм 3 төрлөөр ингээ явагдаж байгаа. За тэгээ өнөөдөр энэ тэмцээнд манаас 168 хүүхд хамрагдаж байгаа юм тэмцээн болж байна. Бэлзүүхай цэцэрлэг нь Монгол ардын ёс заншил болон өв уламжлалаа хүүхдүүдэд зааж сургахыг зорддог. Тиймдээч Монгол ардын бүжгийн гайхамшиг хэмээх өдөрлөгийг зохион байгуулж, бүх хүүхдүүдэд монгол бүжиг болон ардын дуунуудыг сургалтын хөтөлбөртөө түлхүү оруулдаг байна. Өнөөдрийн өдөрлөгт эцэг эхчүүд хүрэлцэн ирж, цэцэрлэгийн орчин болон багш нарын заах арга барил, хүүхдүүдийнхээ сурч мэдсэн зүйлийг үзэж сонирхлоо. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Зоны манай бүтээн байгуулалт дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэтийн мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа хэрэгмэд үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цаг маань эхлэгдүүлэн болж байна. Энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн бүтээнж инновац мэргэжилтэн уран цэцэг манай студид хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэнд өргөмжүүлье. За орой мэнд. Тэгэхээр баяжуулах үйлдвэр, баяжуулах фабрикт маань 2005 оноос эхлэж бүтээмжтэй хэрэгжиж эхэлсэн тийм ээ. Тэр нь ажлын явц ямар байна? Одоо нэлээд олон жил ажиллалаа. 2008 онд одоо ерөнхийлөгчийн одоо бас шагналыг авч ирсэн тийм ээ. За тийм тэгэхээр бүтээмжийн үйл ажиллагаа л өнөөгийн угаасаа байгууллагын өрсөлдөх чадвараа дэвшүүлэх үндсэн гол үзүүлэлтүүдийн нэг үндсэндээ болсон байгаа шүү дээ. Тэгээ яг энэ хөтөлбөрөнд бид нэр 2005 оноос эхлээд бол нэгдсэн байдаг. Тэгээ энийг хийхин тулд бид нарт шинжилгээний технологийн сургуулийн гитэмжийн доктор профессорууд анх эхэлж бүтээмжийн үйл ажиллагаан дээр хэмжилт шинжилгээ хийсний үр дүн дээр одоо орчин үеийн энэ менежментийн чиг хандлага нь ажлын хүчин дээр тулгуурлаад байгууллага хөгжүүлэх ийм одоо хандлага зарчимд нийцүүлээд энэ бүтээмж дэвшүүлэх эрдэнэ хөтөлбөрийг бол анх одоо боловсруулаад ингээ хэрэгжүүлж гисэн байдаг. Тэгээд мэдээж одоо бол нэг 10 гаруй жилийн хугацаанд бол өөрийн гэсэн хөгжлийн үе шатуудыг дамжаад өнөөдөр бол бас компани хэмжээний бүтээмж инновацийн тогтолцоог бүрдүүлэх үндэс суурийг тавихад бол манай энэ хөтөлбөрийн үйл ажиллагаа, манай энэ баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын тэр одоо өөрчлөлттэй хандлагын өөрчлөлт, ажлын орчин нөхцөлийн өөрчлөлт гэх мэт маш олон эерэг энэ өөрчлөлтүүд бас нөлөөлсөн байх гэж үзэж байгаа. За тэгээд 2005-аас 2007 онд бол үндсэндээ бүтээмжийн хөдөлгөөний эхлэлийн үе шат байсан. Тэгээ энэ үе шатанд бол мэдээж энэ арга хэрэгслүүдийн талаарх ойлгох, хэрэгжүүлж нэвтрүүлж эхлэх ийм үе шат байсан. Тэгээ бид нар манай энэ эрдэнэ хөтөлбөр нь бол 3 үе шатаар ясандаа хэрэгжиж эхэлсэн л дээ. Энэ үндэс суурийг тавих үе. За хоёрдугаарх нь болохоор 2000 одоо 5-7 онд энэ үе шатанд тавьж байсан. Тэгээд 2010
8-аас 10 онд бол бид нар яг одоо өшөө эрчимжүүлээд нэлийн эрдэмжилтийн үе явж байгаад 2010 оноос 15 оны хүртэл бид нар бүтээмж төлбөрийнхөө 2 дугаар үе шат буюу хүний хөгжил толгуурлаад бүтээмжийг дэвшүүлнэ гэсэн энэ үе шат руу шилжсэн байна. За тэгээд 15 онд бид нар энэ бүтээмжийн хөдөлгөөн үүснэх 10 жилийн ойгоор одоо бас одоо тодорхой үе шатаа бас тодорхойлоод өөрсдийнхөө үйл ажиллагааг дүгнээд бүтээмжийн доктортой хөгжилтийг одоо доктортой хөгжлийг хангах энэ 3 дугаар шат руугаа одоо ороод үндсэндээ өнөөдөр бол энэ үйлдвэрийн хэмжээний яг бүтээмж инновацийн одоо тогтолцоог бүрдүүлэх энэ үйл ажиллагаатай нэгдээд явж байгаа. Тэгэхээр одоо баяжуулах үйлдвэрд маань яг одоогор хичнээн дугуулын хичээл гэж байна тийм ээ. Дугуулын одоо ажил ямар явцтай явж байна. Тэр дугуулын хичээлсээр үр дүн яаж гарч иж байна тийм. За тэгэхээр байгууллагын ажилтан болгон тавигддаг өнөөдрийн үндсэн шаардлага бол одоо хувь хүн болгоноос багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй гэж шаарддаг шүү дээ. Тэгэхээр энэ чадварыг одоо ажилтныг чадваржуулах үндсэн нөхцөл бол энэ дуулангийн үйл ажиллагаа байгаа. Тэгээд дуулангийн үйл ажиллагаа үндсэндээ юун дээр чиглэгддэг вэ гэхээр асуудлыг олж илрүүлнэ. Тэгээд өөрсдийн хүч хэрэгж шийдвэрлэнэ. Тэгээд багаар ажиллана гэсэн энэ үндсэн хоёр зарчмаар л явдаг. Тэгээд энэ бол дуулан өнөөдрийн байдлаар байжуулах үйлдвэр дээр одоогийн байдлаар 61 дуулан 62 дуулан ажиллаж байна. 2017 он дахин нэг шинэ дуулан нэмж бүртгэгдсэн байж байгаа. Тэгээд дуулангууд маань бол 6 сарын хугацаанд ямар нэгэн сайжруулалтын ажил хийх ёстой. Ийм зарчмаар ажилладаг байгаа. За тэгээд 6 сарын хугацаанд хийж байгаа тэр сайжруулалтын ажлыг бол Баяжуулах фабрикийн бүтээмжийн зөвлөс тодорхой комиссууд гараад 3 явцын үнэлгээ хийгээд хамгийн төгсгөлд нь манай дугуулангийн ахлагч гишүүд маань хийсэн ажлаа өөрснөө тайлагнаад илтгээд одоо ямар ажлыг яа сайжруулсан, ямар үр дүн бий болсон те энэ талаараа тайлагнаад ингээд эннийхээ хүрээнд одоо ингээд үндсэндээ дугуулангийн үйл ажиллагаа 6 сарын хугацаанд л ингээд идэвхжээд яваад байгаа. Тэгээд дугуулангуудын хийж байгаа ажлын үр дүн бол асар их л дээ. Одоогийн байдлаар өнөөдрийн байдлаараа 2005 оноос хойш бодох юм бол нэг 2700 гаруй жижиг сайжруулалтын ажил гэж хийгдсэн байна. Тэр нь бол одоо ажлын байранд жижиг сайжруулалтын ажлууд те. А өшөө дээр нь яг дуулангууд маань одоо 6 сарын хугацаанд ямар нэгэн төсөл хэрэгжүүлнэ гэдээ яваад байгаа. Тэгээд энэ тоог харах юм бол нэг ямар ч яснаг 6-700 орчим төсөл хэрэгжүүлсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаана нь харах юм бол 2000 одоо ингээд 3000 зөвхөн дуулангийн үйл ажиллагаатай холбоотойгоор 3000 гаруй үйлдвэрлэлээр тулгамдаад байсан ямар нэгэн асуудлыг бол одоо манай ажилтнууд өөрсдөө санал санаачлахаараа одоо яг шийдвэрлэлт хэрэгжүүлж чадчихъя гэж үзэж байгаа. Тэгээд дуулангуудын мэдээж үр дүн бол асар их байгаа. Мэдээж нөгөө ажиллаж байгаа хувь хүн өөр айгүй хөгждөг. Ер нь багт арснаа те нөгөө багаар ажиллах чадвар нь сайжран. За тэгэл хувь хүнд байх хэвээр ямар ч чадварууд авах тэр үйл явцад өөрөө сайжраа явцдаг юм онцлогтой. За дээр нь үйлдвэрлэлд бол маш их өгөөж өгч байгаа. Ажлын байрны орчин нөхцөл сайжирч байна те. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх бай одоо үйлдвэрлэл дээр байгаа эрсдлийг бууруулж чадаж байна. Өөртөө илрүүлээд өшөө дээр нь мэдээж нөгөө хэмнэлт хамгийн чухал шүү дээ. Энэ чиглэлийн олон асуудлуудыг бол хийсэн байгаа. Өнгөрсөн оны тооцоололоор бол дуулангуудын өөрсдийн тооцоололоор бол нэг 780 орчим сая төгрөгийн хэмнэлтийг бий болохын боломжийг бүрдүүлсэн байх жишээ. Өөрсдөө санаачлаа. Өөрсдөө санаачлаа. Өөрсдөө тэр үйлдвэрлэл дээр байгаа асуудлыг шийдэж байгаагаараа. Тэгэхээр 2005 оны тэр үеийн одоо ажлын байр 2004-5 онд одоо ажлын байр ямар нөхцөл байдалтай байлаа тийм ээ. Одоо энэ ажлын байр ямар нөхцөлтэй болов тийм ээ. Энэ бас нэлээд одоо бүтээмж тэр одоо хэрэгжүүлсний үр дүн. Тийм. Энэ бол айгүй том үр дүн тийм. Тэгээ ингээд ер нь энэ нөгөө бүтээмжийн хөтөлбөрийг хэрэгжилтийн явц харахад орчин өөрчлөгдөх юм бол хүн дагаад өөрчлөгддөг. Угаасаа тэр чинь нөгөө бичигдэг хуульчид юм юу гэх тийм хоёр дахь тийм ийм юм байгаа байхгүй. Тэгээд одоо манай тэр дуулангуудыг хэрэгжилж байгаа ажлаа ямар ч бас нэг 20-30% нь энэ ажлын байр орчин төсөл рүү байнга чиглэгдэж байдаг. Байнгын сайжруулалт ажлын байран дээр хийж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ ажлын байрны орчин нөхцөл 2005 онтой харьцуулахад бид нар сая 10 жилийн ойгоор одоо Монголын бүтээмжийн төвөөр эксперт хэлгүүлсэн л дээ. Манайх ер нь ямар төвшөнд яваад байгаа нэ гадны байгууллага, мэргэжлийн байгууллага. Тэгээд 2005 оны дүнг харьцуулаад үзэхэд манай нийт ажлын байрны маань 90% нь эрс өөрчлөгдөж сайжирсан гэсэн юм дүгнэлт гарсан байхгүй. Тэгэхээр энэ бол маш том үр дүн. Тэгээ нөгөө орчноод дагаад хүн өөрөө өөрчлөгддөг тий. Ийм тэгэхээр ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах гэдэг бол маш том үр дүн байгаа. За тэгээ яг энэ чиглэлээр бид нар өнөөдөр компани даяар 5S гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж 5 сая ус тий. Тэгэхээр 5 сая хөтөлбөр маань өөрөө яг ажлын байран дээр байгаа сайжруулалтыг дэмждэг ийм арга хэрэгсэл. Тэгэхдээ энэ бол зөвхөн өнгө үзэмж биш. Энийгээ дагаад нөгөө үйлдвэрлэлээр байгаа маш олон асуудлуудыг шийдэж чаддаг ийм арга хэрэгсэл байгаа. Тэгээ ялч одоо энэ бүтээмжийг анх одоо үйлдвэрлэсэн анхдагч одоо тийм ээ нутагшуулсан гэж хэлж болохоор. Тэр одоо дагаад одоо Эрдэнэт үйлдвэр тэр чигээр одоо бүтээмжээр амсгалж сайн саналын систем, инновац тийм ээ хэмнэлтийн бодлогын хүрээнд одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлууд гээл олон зүйлүүд байна. Тэгэхээр яг өөрсдийн туршлагыг бус хуваалц талаар ямар ажлуудыг хийв?
За ер нь бол байнгын энэ чиглэлийн ажлууд бол хийгдэж байгаа л да. За тэгээд энэ хөтөлбөрийг ер нь бол бүтээмжлэгэнд одоо 2005 оноос хойш яг Монгол улсад бол 1992 оноос хойш ингээд үүсэл хөгжлөнд явж байгаа шүү дээ. А тэгвэл ингээд тухайн үед орж исэн маш олон байгууллагууд ингээд явцдаа саараад ахиж ороод ингээд яваад исэн байгаа байхгүй. Тэгээд манай энэ хөтөлбөрийн үндсэн онцлог юу байсан бэ гэхээр тэнд яг одоо 2005 оноос хойш бүтээмжийн мэргэжилтнэр би ажиллаж байлаа. Дээр нь одоо манай юу хөгжлийн координатор дэлгэрмаа ажиллаж байлаа. Өшөө дээр нь манай Батгэрэл доктор ажиллаж байлаа. Тэгэхээр яг нөгөө хариуцсан хүмүүс те айгуу сайн баг болж ажилласны бас үр дүн энэ бол айгуу сайн механизм бүртгэхэд бол энэ бас айгуу сайн нөлөөсөн л дөө. Тэгээ манай туршлагыг маш олон газар судалж те. Одоо өнгөрсөн жилийн байдлаар аваад үзэх юм бол Улаанбаатарын ТЭЦ 4-ийн эрд судлаа зөвхөн 16 оныхоор аваад үзвэл тий ТЭЦ 4 судлаа. За манай үйлдвэрийн цехүүд бас очиж одоо судалж үзэж байна. Манай үйл ажиллагаатай танилцж байна. За одоо Медипас за мөн одоо сүүлийн үед манай аймаг орон нутгийн төрийн байгууллагууд энэ хөтөлбөрөнд аягүй нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгон мэдээж очиж бол туршлага судалж байгаа. Тэгээ бид нар мэдээж нэгэн талд энэ сайхан өөрчлөлт хийж байгаа тохиолдолд бид нар бол сэтгэл харамгүй тэд нарт өөрсдөө мэддэг чаддаг те туршлага хаваалцахын үйл ажиллагаанд бол аягүй сайн ажилдаг. Манай одоо ажилтнууд ч гэсэн сэтгэл ханамжтай. Адил төстэй уулуурхайн салбарууд манай одоо бүтэн инновацийг одоо хэрэгжүүлээд бас амжилтанд хүрж байгаа. Оюу толгой гэл тийм ээ таван толгой заман одоо брогоул гэл энэ байгууллагуудын одоо бүтэн инновац одоо ямар шуган явдаг юм бол бүтээмжийн дээр чиглэлийн ажлууд нь заман одоо гадаадын улс орнуудаас бас туршлага судалж авдаг л баг. Ер нь яаж хэрэгжүүлдэг юм бол одоо анх одоо байгууллагад одоо ажил хийж байхдаа бол бүх талын судалгаа юмуд хийж исэн баг тийм ээ. Тэгээрээс одоо аль орны одоо туршлагаас илүү судлаа. Заман адил төстэй уулуурхайн салбаруудын туршлагыг хэр судлаа. Бид нар анх энэ бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд Монгол улсад Багнуур хувьцаат компани тухайн үед Азийн загвар бүтээмжийн загвар байгууллага болсон байсан. Тэгээ бидний анхны ерөөсөө туршлага судлаадсан газар бол бидний ажил төстэй Багнуур хувьцаат компани баг. Тэгээ эндээс бид нар анх мэдээж ажилтнууд маань явж асрах туршлага судалсан, тэдний үйл ажиллагаатай танилцсан те. Тэрэн дээр дөрөөлөл бид нар бас тэндээс боломжит зүйлийг бол аваад хэрэгжүүлээд явсан байж байгаа. За одоогийн нөхцөлд бол мэдээж яг одоо шинэ оюутлахаа компани гэж шинэ тутам компаниуд бол угаасаа л энэ менежментийн хүний хөгжил толгуурлал яаж байгуулгын үйл ажиллагааг сайжруулах гэдэг чиглэлээр маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм байлээ. Оюутлахаа компани гэхэд одоо жишээ нь мэдлэг зорилсон те одоо тийм хөтөлбөр хэрэгжүүлж байдаг. 360 гэдэг одоо гүйцэтгэлийн гол үзүүлэлттэй холбоотогдсон багчаа те. Тэгээ байгууллага болгон өөр өөрийн гэсэн онцлогтой өөр өөрийн гэсэн менежментийн арга гаргачлалыг хэрэглээд яваад байгаа. Тий. За сүүлийн үед одоо энэ ТЭЦ Улааны цэцлэгийн станцууд бас нэлээд энэ рүү бас орж байна. Тэгээ бидний аягүй сайн туршлага одоо судалсан газрууд бол ТЭЦ 4 байна, ТЭЦ 3 байна. Эдгээр бол нэлээд сайн үйл ажиллагаагаа эрчимжүүлж ирж байгаа. Энэ чиглэлээс бас нэлээд судалж байна. За мөн одоо үйлчилгээний байгууллагууд бол маш юу яж байгаа нэгдэж байгаа голомт банк одоо банк байна. Манай өөрийн телефоны операторууд байна те. Эдгээр бол бас нэлээд сайн одоо үйл ажиллагаанд нэлээд бас өрнүүлээд ороод ирсэн байж байгаа. Тэгэл мэдээж байгууллага болноос бол авах юм бол маш байна л да тэнд. Божил үйлдвэрийн бүтээн инновацийн цаашдын зорилго юу вэ? 2017, 2018 он гэдэг. За бид нар нөгөө 15 оноос эхлээд бүтээмжийн одоо доктортой хөгжлийг хангах гэсэн энэ шатрыг орсон байгаа шүү. Тэгэхээр бид нар энэ чиглэл дээр юу чиглэж одоо зорж ийн гэхээр бидний яг өнөөдөр Эрдэнэ төлөвлөлт хэрэглээд байгаа 5 сая ус, саналын систем, чанарын дугуулна гэсэн энэ арга хэрэгслүүд маань бол аливаа байгууллагын бүх үйл ажиллагаанд одоо бүтээмжийг дэвшлүүлэхдээ хэрэглэдэг үндсэн суурь арга хэрэгслүүд байгаа. Тэгэхээр өшөө агсан түвшний ямар арга хэрэгслийг нэвтрүүлэх вэ бид нар гэдэг чиглэл рүү нэлээд төлөвлөгөө ажиллаж байна л да. 16 онд бид нар яг энэ чиглэлээр зорилготой ерөөсөө агсан түвшний арга хэрэгслээс нэвтрүүлэх гэсэн зорилго тавиад энэхээ дагуу бид нар 6 сигма гэсэн аргыг одоо төслийн баг болгоод ажиллаж үзлээ. За мөн бусад одоо арга хэрэгслүүдийг оруулахын тулд ногоон бүтээмж, бенчмарк гэсэн тийм төслийн багууд ажилласан байж байгаа. Тэгээ энэ онд бол бид нар энэ арга хэрэгслүүдэд бас мөн нэвтрүүлнэ. Өшөө дээр нь нэмээд гүйцэтгэлийн гол үзүүлэлт буюу одоо перформанс одоо гүйцэтгэлийн менежменттэй энэ чиглэлээр бас одоо ингээд бас үйл ажиллагаа жоохон ингээд холбож явъя гэсэн ийм зорилт тавьсан явж байгаа. Тэгээ мэдээж цаашдаа бол боломжит одоо бүх арга хэрэгслүүдийг асны төвчний арга хэрэгслүүдийг л нэвтрүүлэх ийм үндсэн чиглэл. За бидний ярилцах цаг маань өндөрлөгдөж байна чинь. Тэгэхээр яг одоо шин тутам одоо энэ бүтээмжийг хэрэгжүүлэхээр эхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тийм ээ. Ер нь төрийн болон төрийн бас байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд одоо бас юу гэж зөвлөмөр байх. Сүүлийн үед одоо бас энэ манай Эрдэнэ хотын худалдааны тэрийг одоо тийм ээ үйлдвэрлэлийн талын улсууд маань бүтээмжийг нэлээд төлөв хэрэгжүүлж эхлэхээр бас судлаад байгаа шүү дээ.
Тэгэхээр мэдээж айгүй тууштай явах хэрэгтэй. Айгүй хүчин чармаалт. Аливаа нэг өөрчлөлт хийдэг ус айгүй хүчин чармаалт шаарддаг тий. Тэгэхээр тэрийг сааруулж болохгүй ерөөсөө нэг зорьсон бол зорилгоо хөдөлж чинь одоо шумаар явах хэрэгтэй. Өшөө дээр нь хүн болгоны оролцож чухал ерөөсөө. Бүгд оролцож ижил үр дүн нь бол маш хурдан богино хугацаанд бол мэдэрдэг. Тэгэхээр хүн болго оролцох хэрэгтэй. Хүн болгон оролцож чадчихвал байгууллагын үйл ажиллагаа тасардаггүй сайжрах юм боломж байгаа наа гэдэг нь бол харагдаж байна. За баярлалаа хүмүүст үзэгчтэй. Зууны маллай бүтээн байгуулалт дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэ үйлдвэрийн эрдэнэ телевизийн мэдээлэл хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цаг маань энэ дүрээд өндөрлөж байна. Бид бүхэн таамтайгаа үзэгч таагунд баярлалаа. Мэдээлэл хөтөлбөр үргэлжлэж байна. Зочин сэтгүүлчээр та баярлалаа. Одоо та хүргэжлүүлэн улс орн болон дэлхий дахин төрсөн онцлог үйл явдлын талаарх мэдээллийг саяхан моцноос бэлтгэснийг хүлээн авна. Автобусны мөнгөний харьцгийг хурааж иргэдийг картаар зорчуулна. Нийслэлийн нийтийн тээврийн автобусыг мөнгө хураагчгүй болгож мөнгөний харьцаагт эсвэл цахим картаар төлбөрөө хийх систем шийдвүлээд жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Хяналтгүй учраас төлбөрийн картгүй эргээд харьцаг дутуу мөнгө хийх нь газар авсан тул мөнгөний харьцгийг бүрэн өсөв хурааж авахар болсон байна. Ийм дэргэд 4-р сарын 1-ээс эхлэн зөвхөн картаар төлбөрөө хийж нийтийн тээврээр зорчигдсон байна. Энэ шийдвэрийн талаар нийслэлийн тээврийн газар Улаанбаатар Smart Card компаниас мэдээлэл хийсэн байна. Хаягдл усыг цэвэршүүлэн дахин ашигласнаар усны нөөц хэмнэн. Монголын үйлдвэр худалдаа ажилтгүүрийн танхим хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан хаягдл ус нөөц баялаг вариантаар форум зохион байгуулж амжилтаа тэмдэглэлээ. Форумын үеэр хаягдл усыг дахин ашиглах, шинэ техник технологи хэрэглээнд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн гаргаж өөрсдийн технологи ололт амжилтаа усны салбархан танилцуулсан байна. Энэ үеэр хаягдл усыг цэвэршүүлэн үр ашигтаа зарцуулж бусад аж ахуйн нэгж байгууллагад үлгэр жишээ болж байгаа MCS Coca-Cola компани байгаль орчин хөдөлмөр аюулгүй байдлаа эрүүл ухаан хариуцсан менежер Инх Чаргал илтгэл. Манай компани бизнесийн гол үндэс нь ус. Иймд бизнесийн үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шатараатай хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол хүнсний үйлдвэрүүд дундаас хамгийн анхны хаягдл ус цэвэршүүлэх байгууламжийг 2015 онд ашиглалтанд оруулсан явдал юм гэж ярьсан байна. Гемодиализийн тусламж үйлчилгээ хүлээгдэлгүй боллоо. 16 аймаг Улаанбаатарын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 166 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагаар тусламжлэгийг гүйцэтгүүлэхэд дэмжсэн шийдвэр гаргасан байна. Ингэснээр гемодиализ эмчилгээ үйлчилгээ үзүүлэх чадах бүхий шаардлага хангасан хувийн хөгжлийн 7 эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж 140 гаруй үйлчлүүлэгч үнэлбэргүй эмчилгээнд хамрагдан нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо. 2016-2017 онд 16 аймаг нийслэлийн 6 дөрөгт гемодиализийн 46 аппарат шинээр суйрлуулж хүний нөөц санхүүжилтийг шийдвэрлэн иргэд орсон суугаан нутагта тус эмчилгээг хүлээгдэлж хэрэглэгүй авах боломжийг бүрдүүлсэн байна. Урд хөрш рүү нүрс тээвэрлэх төмөр замын шин чиглэл нээлээ. Дорногов аймгийн олон овоотын өртөөнөөс Богд наримт хятад улсын Тяньшин бом туртал төмөр замаар нүүрс цэвэрлэх туршилтын ажлыг эхлүүлээд байна. Тяньшин манай урд хилээс хамгийн ойр байрлалтай хятадын далайн бомтям Улаанбаатар төмөр замын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгасан байна. Ингэснээр өдөртөө 100-аас 150 вагон нүүрс аж боломжтой болж урд хөршөд экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тоноор өснө. Цаашлаад 3 дахь орнд руу экспортлох эрчим хүчний нүүрсээ ирээний биш Тяньшины үнээр буюу илүү өндөр үнээр борлуулах давхар боломжийг нээсэн байна. Энэ хэрээр бидний орлого валютын орлого өснө. Зам тээвэр хөгжлийн сайд Гамбат хятад улсын элчин сайтын яамны зөвлөх Ян Чиндун Улаанбаатар төмөр замын дарга Жигжиг Няма Дорногов аймгийн 70 жарлан сумын засаг дарга уран засаг нар өргөтсөн терминалын нээлтэнд оролцлоо. Агаар орчны бохирлыг бууруулахад 9.9 их 80 төгрөг шаардлагатай. 2025 хүртэлх 8 жилийн хугацаанд агаарын орчны бохирлыг бууруулахад 9.9 их 80 төгрөг шаардлагатай хэмээн агаар орчны бохирлыг бууруулах үндэсний хороо тооцоолсон байна. Энэ сарын 20-нд засгийн газрын хуралдаанаар агаар орчны бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж
Босуу хэлбэрийг агаар орчны бохирлыг бууруулах үндэсний хорооны орлогч дарга байгаль орчин аяж үүсгэн сайд оюун хоролт хэлцүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй олгож, дээд бүсгийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн түүхэн нөөцний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар агаар орчны бохирлыг бууруулах 60 үйл ажиллагааг 5 зорилтын хүрээнд 2017-оос 2025 онд хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулсан байна. Японд сакура цэцгэлж эхэллээ. Арлын Япон орны бэлэг тэмдэг болсон сакура мод цэцгэлж эхэллээ. Тус улсын улс авгарын газраас сакурагийн цэцгэлэлт энэ жил таамаглаж байснаас 5 хоногийн өмнө эхэллээ хэмээн мэдээлсэн байна. Зарим бүс нутагт эрт дулаарсан үүнд нөлөөлж байна. Хамгийн ихний сакура цэцэг нийслэл Токио хотын эрдний Ясукуны сүмд энэ сарын 21-нд цэцгэлжээ. Сакура модын цэцгэлэлтийн оргил үе 4-р сарын эхэнд эхэлнэ. Сакура цэцгэлгүйгээр Япончууд ажил хэрэгээ хойш тавьж цэцэрлэгт хүрээлэнгээр хамт олон найз нөхөд гэрүүлийнхээ хамтаар зугаалan үзэгсэнт модны дор суух дуртай. Цэцгэлээд 7 чоглогоо нүцгэрдэг энэ сонин мод амьдрал дэндүү богино шүү гэдгийг Япончуудаас сануулдаг гэж ярьдаг юм байна. Мэдээллийн хөтөлбөрөд төгсгөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цаг агаар мэдээ арилжааны банкудаас ирүүлсэн валютын ханшийн мэдээллийг хүргэе. Эрхэм үзэгчдээ, Эрдэнэ телевизийн Баасан гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчдээ.